Өмнгийн шаргал говийг ургах наран гин болж үн холын гэгээ ухтах амьдралыг гэрэлтүүлнэ. Үр зүрхнээс ундрах их үйлсийн оргилд өнөөдрөөр хөлөглөн тэмүүлж маргаашийг бид эхлүүлнэ. Өнөөдөр ирсэн маргааш. Эдгээр залуу насны эрч хүч эхлэх шин амьдралын гараа энэ бүхэн эндээс л цааш үргэлжлэнэ. Ажил хөдөлмөрийн шимээр хамтын амьдралаа цэцгэлүүлж байгаа хүмүүс ч бас энд цөөн бишээ. Тэдний төлөөлөл болгож үзэгч тантай нэгэн залуу хосыг танилцуулъя. Ариун цэцэг, ариун бол. За миний тэр ажил бол одоо ботлуураас ирсэн хөдөр буюу бүтээгдэхүүнээ нунтаглах процессд явуулдаг байгаа. Хяналтын өрөө гэдэг нь ерөнхийдөө болоод үйлдвэрийн бүх хэсгийг яг энэ өрөөнөөс удирдах боломжтой. Ерөнхийдөө энэ өрөөнөөс би тэд үйлдвэрийг одоо ямар нэгэн алдаагүй одоо жигээд тэгээд явуулах таадаг. Нэрэн гол үүрэг бол авах хөдрөөс байж болох хамгийн дээд хэмжээгээр нь одоо үнэт металлыг авахд оршдог учраас ямар нэгэн хэдхэн секунд хормын төдийдж алдаа гарах хэрэггүй их хянамгай сайн ажиллах хэрэгтэй байдаг. Тэгээд миний ажлын юм болохоор энэ боол милийнхаа одоо хяналтын самбар буюу талбай операторын одоо самбар маань энэ. Эндээсээ одоо би боол милийнхаа одоо үзүүлэлтүүдийг авдаг юм байна. Тэгээд эндээсээ болохоор нутаглагдсан материал маань болохоор англигдаад жижиг ширхэлтэй бүтээгдэхүүн толтооц руугаа явдаг байгаа. Тэгээд том ширхэлтэй бүтээгдэхүүн буцаад боол милдээ ордог байгаамаа. Энэ бол хараахан бүрэн ажиллаж эхлээгүй байгаа баяжуулах үйлдвэрийн бэлтгэл байдал. Оюутулгай төслийн тэтгэлгээр тусгай сургалтанд хамрагдаад бэлтгэгдсэн залуус маань 2 ээлжээр ажилладаг. Өдрийн ээлжнийхэн одоо ээлж хүлээлцэж байна. Тэд ажлын бус цагаар чөлөөт цагаа сонирхолтой хэлбэрээр өнгөрүүлэх бүхэл боломж энд байдаг. Үзэгчтэй бид нар ариун болд ариун цэцэг хоёроо амьдардаг гэрт нь хурж ирээд байна. Та хоёр одоо ингээд цог амьдарч явах үү чинь нэ? Анх 1-р курст ороод Эрдэнэтийн технологийн их сургуульд орсон. Тэгээ манай хүн маань болохоор ангийн дарга байсан. Тэгэл их сургуулийг хамтаа төгсөөл дараа нь өргөжлүүлэл хамтдаа дархны төмөрлөгийг үйлдвэрт хамт ажилласан. Ажил зөвхтөө орсон. Тэгэл ажиллаж явах хугацаанд сургалтанд бас цогтаа бас сурсан. Оюутлогоон тэтгэлэг хөтөлбөрт хамрагдаад цогтаа сурж цогтаа төгсөж тэгэл цогтаа бас ажилдаа орж ер нь цогтаа л гэдэг. Энэ сургалтын талаар бол сонсч байсан. Ер нь бол бид хоёр анхаал оюутан байхдаа л ер нь биднээсийг сурж байхад л оюутлогоо гэж анх яригддаг байсан. Тэгэл ер нь бол бид хоёрын ирээдүйн зорилго цаашдаа ажиллах талбар маань оюутлогоо гэж итгэжсэн. Контрол рум хяналтын өрөөний оператороор сонгогдож ажиллаж байгаад амар баяртай байгаа, бас бахархалтай байна тий. Тэгээ би тэд бас Монголд өмнө нь байдгүй контрол хяналтын өрөө байхгүй юу? Тийм болохоор би тэдийг бэлтгэхийн тулд Америк руу авчихсан. Би тэд 4 сар яваа 5 сард ирсэн. Америкийн нөгөө Saltec Kinicod гээд үйлдвэр дээр 1 сарын дадлага хийсэн байхгүй юу? 100 гаруй жил ажилласан тийм тогтцсон тийм гоё том уурхаа дээр очиод
юм үзээ, нүд тайлаа. Тэгээ тэн дээр сурсан бүх юмаа л одоо энд гаргана, хамтарч гадаадын мэргэжилтэнгүүд их ажиллаж байгаа. Тэднээс бас их юм сурж байгаа. Аз жаргал хүсье. Ирээдүй хаанаас эхэлдэг вэ? Энэ ирээдүй өнөөдрөөс эхэлнэ. Яг одооноос. Миний хувьд бол эхэлсэн, ойдлогоос эхэлсэн гэсэн. Ani tinche